За сайн байцгаана хүүхдүүдээ 5 дахь хичээлийн гэрийн даалгаврыг хийцгээе. За 5 дахь хичээл дээр бид нар яасан вэ? Хэвтээ төвчний шулуун үзсэн. За тэгэхээр хайрцагны наад ирмэг дээр 40 градусын наалуу хайрцаг дээр байрлажээ. За тэгэхээр хайрцаг дээр харандаа байрлсан байна тийм ээ. За тэгэхээр хайрцагны дээд тал маань бидэрт P1 хавтгай болж байгаа хэвтээ хавтгай. Тэгэхээр энэ маань хэвтээ төвчний харандаа байрлсан байна. Хэвтээ төвчний шулуун гэсэн үг байна тий. За тэгэхээр хайрцагны өндөр маань 35 мм гэж үзээд харандааны байршлыг проекцийг нь хавтгаад байгуулна гэсэн байна. За тэгээ харандааны урт маань 50 мм гэсэн байна. За тэгэхээр бид нар өгөгдөл дээр яах вэ гэхлээрээ өгөгдөл дээр бид нар А1 мэддэгдэж байна. За тэгвэл багш нь шугамаа авлаа. Эхлээд бид нар яахыг хайрцаг байгуулж. За хайрцагны өндөр маань 35 гэсэн байгаа тий. Тэгэхээр багш нь мэддэгдэж байгаа цэгээсээ цэгээс өндрийг нь 35-аар авч. За шулуун татлаа. За мөн А1 цэгээсээ бас 35-ыг авах нь. За ингээ хайрцагны. За тэгвэл одоо яах юм бэ гэхээр хэвтээ автахааруугаа шулуунаа байгуултынхаа шугамуудыг байгуулах нь. За тэгэхээр За энэ да нэг маань туслах шулуун дээр байгаа учраас татаж өгнө. За дахиад энэ талд эхлээд бүгдээрээ хайрцагныхаа 3 талын проекцийг байгуулах чинь. За өндөр нь 35 гэсэн байгаа тий. За тэр хэмжээгээр бүгдээрээ байгуулж байна. За энэ дийгрэг утгаа багш нь юу ачиж 45 дээр. За энд болохоор ингээд 45 градусын налуутаагаар Y утгаа шулуунаар огтлцуулахад болтноо гэж үзээд ингээд татаад өгч. За тэгэхээр яах юм бэ гэхээр ингээд хайрцагны маань 3 талд байрлах хэвтээ болон нүүрний хажуугын проекцийг байгууллаа. За тэгвэл хэвлээ А-ийн 2 проекц маань энэ наадлын ирмэг гэж үзье. За энэ яасан. За энийг А-ийн 2 проекц гэж өгч. За тэгээ одоо бид нар ингээ хайрцаг маань P1 хавтгай дээр ингэж дүрсдэж чинь P2 хавтгай, P3 хавтгай гэдэг. За тэгвэл одоо яах юм бэ гэхээр биднэрт өгөгдөл дээр цаад ирмэгтэй буюу нүүрний хавтгайтай 40 градусын налуу өнцөг үүсгэж байгаа. За тэгэхээр бүгдээрээ транспортынхаа шугамыг авлаа. За багш 0 дээр тавиад за цэгийн 1 проекц буюу хэвтээ хавтгай X дээрээс харахад харандаа маань нүүрний хавтгайтай 40 градусын налсан өнцөг үүсгэж байгаа. За тэгэхээр хэвтээ төвшин шулуун дээр нүүрний болон хажуугийн хавтгай дээр налсан өнцөг нь бодит хэмжээгээрээ дүрслэгдэнэ гэсэн тий. За тэгэхээр багш нь 40 градусын налууг за 10, 20, 30 40 градус маань энд ирж байгаа юм байна. За 40 градусын налуу шугам татах нь байна. А-ийн 1 проекцоос за энэ яг X дээрээс харж байгаа гэдгээр төсөөлнө шүү хүмүүстээ. За тэгэхээр багш нь нэг тодор зураад өгье. За 40 градусын налууга багш нь
бидэрт харандааны урт АБ-д маань 50 мм гэдэг утгаар багш нь 50 дээр гэж татаад өгье. За энийгээ бид бол яах юм бэ гэхээр за арай тодор явцсан юм шиг байна. Энүүгээр явчих. Тэгэхээр нэг буцаач. Буцахгүй нэ. Арай нарийн зураасаар татаах багш нь. За тэгэхээр энийгээ багш нь яах юм бэ гэхээр цэглээд өгье. За тэгэхээр энэ маань BC-ийн нэг продукт болох нь байна. За бидэрт BC-ийн нэг продукт болтлоо гэж үзье. За хайрцаган дээр байх харандааны юу болж байгаа тий. Тэгэхээр энэ 50 мм урттай харандаа гэд бодоод үзээ хэдүүлээ. За өгөгдөл дээрээ яасан байгаа тий. За тэгэхээр энэ хоорондох юм одоо яах юм? Хэвтэй төвчний шулуу маань хэвтэй автгатай параллел бодит хэмжээрээр гарч байгаа. Харин нүүрний автгаа дээр яах юм? Бодит хэмжээрээр гарахгүй тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр шулуунаар дүрсэлж өгөөд байна. За тэгэхээр энэ дээр BC-ийн 2 продукт үсэж байгаа шулуунаар туслагдчихж байгаа. За BC-ийн 2 продукт. За энийгээ тодруулаад өгнө тийм ээ. За ингээд A2B2-ыг шулуунаар холбогдуулснаар харандааны нүүрний продукт өсөж байна. За тэгвэл хажуугийн продукт маань яах вэ? За байгуулалтын шугамаараа B-цэгийг, B1 цэгийг хажуугийн автгаа руу за эндээсээ бид нар яах вэ? Нүүрний хажуугийн автгаа руу Y утгаа. За цэгийн продукцоор бол яах вэ? AY, AZ, BY, BZ-үүдийг огтлцуулна тийм ээ. За жаараа энийг дахиад нэг байгуулчих. Жохон тотчих. За дэлхийгээ дурлаа шүү. За тэгвэл энэ дээр огтлцолт үүсэж байгаа цэгүүд маань болохоор юу байх вэ гэхээр A3, B3 байх. За энийгээ бид нар бичээд өгье. За B-цэгийн 3 продукт маань энд байрлаж байна. Харин A-цэгийн 3 продукт маань энд байрлаж байна. За энийгээ шулуунаар холбоод өгөхөөр хайрцаган дээр байрлаж байгаа бид нар харандааны продуктыг байгууллаа гэсэн үг. За тэгэхээр одоо тэмдэглэгээ гүйцэн тийм ээ. За нарийн зураасаар явлаа. За энэ хоорондох үнцэг маань болохоор бидний 35 буюу хайрцагны өндөр байгаа тий. За 35 гэж биччихвэл арай том байна тий. За энэгээр бичих юм байна. 35. За бидний мэддэгдэж байгаа хайрцагны өндөр. За тэгвэл налсан өнцөг нь гортгоо авлаа. Цэгээс гортгоо авлаа. За энэ хоорондох өнцөг гэдгийг энийг шулуун болгох хэрэгтэй. За хаачих. За энэ хоорондох налсан өнцөг нь бидэрт яасан блэ? 40 градус гэж өгөгдсөн байна.
40 градус. За 40 гэж тавилаа. Дахиад өнцгөө тавина тийм ээ. Өнцөг дээр нь багшин гэж тавина. За 40 градус. За тэгвэл одоо юу юм? Нөгөө АБ харандааны бодит урт АБ эрчмийн бодит уртыг яаж гаргасан юм бэ гэхээр за цэгээсээ шулуун татлаа. За дэлхийд байна. За болли шугамд тэгвэл дэлхийд 40 градус дээр юм байна. Тэгэхээр хасчих. За ингэж байгаа тааруулж байгаа шугамдч. За энэ хоорондох хэмжээ маань болохоор бидний бодит хэмжээ байгаа. За тэгэхээр багш энэ дээр энэ хоорондох хэмжээ маань бидний АБ хэрчмийн буюу харандааны бодит хэмжээ ахнэ. За энэ тэмдэглэгээ тавьчих тий. За тэгээд нөгөө AX, BX-ийг таад маань тэмдэглэхэд бас ойлгомжтой болвол AX. За X утга маань энд байх нь байна. BX маань энд байна тийм ээ. Гэт болох нь байна. За дараа нь AY, BY болно шүү дээ. За BY маань энд байна. Тэгэхээр BC-ийн Y утга нь энэ талдаа ирж байгаа. За тэгээд Y маань энд байгаа. За Y дахиад ийшээ ирж байгаа гэдгийг харна тий. За тэгээд AZ BZ хоёр маань болохоор яаж байгаа лээ? Давхцаж байгаа. За тоон утга нь адилхан байна. За тэрийг энд бичээд өгье багш нь. За ингээд гэрийн даалгавраа хийх байсан хүүхдүүдээ ингээд гэрийн даалгавраа хийгээд илгээгээрэй. За баярлалаа баяртай.